Бурхан багшийн дүүчин өдөртөд зориулан усан тахил өргөх ёслол 6 дахь өдрөө буюу шинийн 13-нд нийт сүсгтэн олонд нээлттэйгээр үргэлжилж байна. Бурханы шашны Самьяхид цагаан линхуа төв, дэлхийн буддистуудын Дharma-king төв зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааг лам хуврагууд аврал одуулах уншлагаар нээж багш Бурханы эвгүйзэр Dharma-king төвийн гишүүд, дээдийн ном цагаан линхуа төвийн гишүүдэд тус Монгол уншлага айлтлаа. Бурхан шүтээнд тэдгээрийн эрдэм дүр төрхийг сэтгэлдээ ургуулan сүжиглэж тахил өргөвөл хилэнц түүтгэр арилж сэтгэлд номын эрдэм төрх барцад арилдаг. Ялангуяа усан тахил өргөхөд хялбар, харам, омог, зэрэг, муу сэтгэлийн гимгүүд тул урд болоод идүүгээд дээдс мэрэгдүүд эрхэмлэн өргөж иржээ. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бурхан багшийн их дүүцэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шинийн 8-наас шинийн 15 хүртэл Бурхан багшийн дөрвөл агшинд усан тахил өргөх ийм үйл ажиллагаа нийт сүсгтэй олонд бол нээлттэйгээр ингээд явагдажээ. Тэгээд за Бурханы шашны Самьяхид болон Дэлхийн буддист удирдагчдын холбоо Dharma-king, за цагаан линхуа гэсэн төрийн бас байгууллагууд болон Сүмэд маань энэ өдрийн тахил өргөх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө тахил өргөхөөр ирж байгаа улсууд энэ маш их болсон байна. Хүмүүсийн сэтгэл маш өндөр байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд бас гол нэг онцлог зүйл бол энэ Бурхан багшийн дөрвөл агшинд усан тахил өргөхийн үйл ажиллагаанд маань 99 байсан хаа. 99 хүүхэд ирж өөрсдийн авьяас бэлгээ үзүүлж энд хүрэлцэн ирсэн сүсгтэн энэ бүгдийг маань дагуулan бүжиглж өнөөдөр үйл ажиллагааг нэлээд өргөн дэлгэр болгож өгч байна. Энэ маань өөрөө хүмүүсийн хандлагын хувьд ч гэсэн маш их таатай юм зүйл бол ажиглагдаж байна. Тэгээд маш олон хүүхдүүдийн цугулснараа нэгдүгээрт бяцхан дүүнер маань Бурхан багшийн энэ дүүцэн өдрийн талаар мэдээллийг авч байна. За мөн ирсэн сүсгтэн олнуудад бас маш эерэг таатай юм нөлөө үзүүлэх ийм үйл ажиллагаа боллоо гэж ингэж харж байна. За мөн өнөөдрийн үйл ажиллагаанд маань Дэлхийн буддист удирдагчдын холбооны Солонгос улсын төлөөлөгч ламнар маань Солонгос улсаас Бурхан багшийн их дүүцэн өдөрт оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ өдөр бас Солонгос ламнар маань ирж Бурхан багшийн дөрвөл агшинд усан тахил өргөж оролцож байна. Энэ маань бас ийм олон улсын энэ жилийн Бурхан багшийн их дүүцэн өдөр маань олон улсын шин чанартай ийм бас нэг онцлог үйл явдал болж байна. За өнөөдөр Бурхан багшийн их дүүцэн өдрийн баярт манай цагаан линхуа судрыг уншдаг төрийн бас байгууллагын нэлээдгүй олон сайхан гишүүд ирлээ. Хамгийн гол нь өнөөдөр бол бид Бурхан багшийн сургаал ёсоор бие сэтгэлийн хариуцлага гэгэрэл төрхийн төлөө хүмүүр сайн сайхныг бодохын төлөө залбирч энэ сайхан гайнжуур уншиж байгаагийн зэрэгцээгээр ийм сайхан үйл ажиллагаанд өнөөдөр хамт олонтойгоо оролцсондоо маш туйлын их баяртай байна. Тэгээд энэ өнөөдөр бол хамгийн хүн болж мэдсэн энэ сайхан өдөр энэ Бурхан багшийн энэ их дүүцэн өдөр энэ үйлийг хийн гэгээр нь бясалгах нь өөрийнхөө цагаан линхуа судар өөрийнхөө гишүүдтэйгээ хамтаар ингэж унсандаа маш их баяртай байна. За Бурхан багшийн их дүүцэн өдөр сүсгтээ олон та бүхэнд хүрэлцэн ирээд Бурхан номын айлтлагыг сонсоод мөн бяцхан сайхан хөөрхөн шамдрын минь уран сайхан бүжиглэхийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд үүс бүхэн дэлгэрч сайн сайхан явах болтугай гэж хүсээрээ ёо. Миний зүгээс энд болохоор манай хүүхдүүд болохоор Самьяхидийн хамблам Одонбаатар хамбийнхаа урилгаар тэр Самьяхидийн лам нарын урилгаар энд хүрэлцэн ирж байна. Өнөөдрийн энэ сайхан үйл ажиллагаанд оролцлоо. Энэ өдрийн онцлог нь Самьяхидийн урилгаар бүжигдэглээч бэмтэржийн шавнар сүсгтэн олонд урлагийн тоглолтоо сонирхоллоо. Бурхан багшийн их дүүчин өдөр 5 сарын 23-ны өдөр тохионо.